Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдаанд хэрхэн оролцох вэ? Тээврийн хэрэгслийн улсын дугаарын цахим дуудлага худалдаанд эрх зүйн чадамжтай 18 нас хүрсэн Монгол улсын иргэн бүр оролцох боломжтой. Дуудлага худалдаанд оролцохын тулд аукшн цэг Трансдеп цэгийн минь хуудсанд оролцогчийн мэдээллээ бүртгүүлнэ. Үүний дараа Им Монголиа цахим хуудсанд нэвтэрч мэдээллээ баталгаажуулаарай. Дуудлага худалдаанд тавих дэнжингийн хэмжээ дугаарлалтаас хамааран 100 мянга, 500 мянга, 2 сая төгрөг байна. Дэнжинг QP-гээр төлснөөр цахим дуудлага худалдаанд оролцох эрх үүснэ. Дуудлага худалдаанд оролцогч тухайн өдрийн дуудлага худалдаанд нэг л удаа оролцох эрхтэй. Үн өсгөх доод хэмжээ 50 мянган төгрөг, дээд хэмжээ 1 сая төгрөг байна. Оролцогч үнийн санал өгснөөс хойш 2 минутын дотор бусад оролцогч таны өгсөн үнийн саналаас дээш үнийн санал өгөөгүй тохиолдолд та ялагч болж тухайн дугаар худалдагдсан тооцогдсон дуудлага худалдаа хаагдана. Үн хаялцсан явсаар хамгийн өндөр үнийн санал өгсөн оролцогч ялагч болно. Цахим дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг тухайн дуудлага худалдаа явагдах өдрөөс 3 хоногийн өмнө бүртгэж, дуудлага худалдаа явагдах өдрийн өмнөх өдрийн 23 цаг тэг минутанд бүртгэлийг зогсооно. Ялагч худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ байгуулснаар баталгаажна. Ялагч нь хэрвээ заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд дэнжингийн төлбөр буцаан олгогдохгүй. Төлбөрөө бүрэн төлснөөс хойш ажлын 5 өдөрт багтааж, өөрийн өмчлийн тээврийн хэрэгсэлд дугаараа байршуулах үүрэгтэй. Дуудлага худалдаанд нэг этгээд оролцсон эсвэл оролцогчдоос өрсөлдөгчгүйгээр зөвхөн нэг нь үнийн санал өгсөн бол тухайн дуудлага худалдааг хүчингүйд тооцно. Ялагч төлбөрөө төлөөгүй болон дуудлага худалдааг хүчингүйд тооцсон тохиолдолд тухайн улсын бүртгэлийн дугаарыг дахин дуудлага худалдаанд оруулна. Дуудлага худалдаагаар олсон орлогын мөнгө нь Монголын хүүхдийн ирээдүйн сайн сайхны төлөө зарцуулагдах болно.